ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 12 сарын 29-ний өдөр дугаар 236 Төрийн ордон Улаанбаатар хот. Монгол улсын ардын цол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2228 жил. Их Монгол улс байгуулагчны 813 жил. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 108 жил. Ардын хувьсгалын 98 жил. Ардчлалын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, нис заслын шинэ арга технологиудыг практик нэвтрүүлэх, хойч үеэ сургам хүмүүжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, улсын 3 дугаар төв эмнэлгийн зөвлөх эмч, гавьяат эмч, чимэд зээгийн пунцагт ардын эмч цол хүртээ эсвэ. Зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 12 сарын 29-ний өдөр дугаар 235 Төрийн ордон Улаанбаатар хот. Монгол улсын гавьяат цол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2228 жил. Их Монгол улс байгуулагчны 813 жил. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 108 жил. Ардын хувьсгалын 98 жил. Ардчлалын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаан олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилга, боловсрол, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын дараах нэр бүхэн хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээ эсвэ. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Самдангийн Эрдэнэбол, Дүнхэр хангаа компани зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрдэнэ далайн Батсайхан, Дархангийн компани захирал, гавьяат агрономч цолоор Жалсрайн Баяр Магна, Чагта компани захирал, гавьяат багш цолоор Паулын Даваад Орж, Ховд их сургуулийн хэл уран зохиолын багш, гавьяат багш цолоор Ламжуугийн Олзва, ерөнхий боловсролын гэрэлт ирээдүйн сургуулийн сургалтын менежер, гавьяат багш цолоор Осрын Сумья гарав, Сүхбаатар аймгийн боловсрол соёл урлагийн газрын ахмад ажилтан, гавьяат багш цолоор Дамирангийн Цэдэв, удирдлагын академийн дэд захирал, гавьяат багш цолоор Зоригтын Байгалмаа, Эрдмийн өргөө зохицлбор сургуулийн захирал, гавьяат барилгачин цолоор Жанрын Батсайхан, MCPCGR компани захирал,
Гавьяат барилгачин солоор лам сүрэнгийн төмөр Орц компани зөвлөх Гавьяат дасгалжуулагч солоор Жамбал тоогийн лавга Монголын шатрын холбооны дасгалжуулагч багш Гавьяат жүжигчин солоор Жигдээгийн Цэцэгмаа үндэсний урлагийн их театрын Ахмад хөгжимчин Гавьяат хуульч солоор Чойнжүүрийн Дашним үндсэн хуулийн цэцгийн орон тооны бус зөвлөх Гавьяат эдийн засагч солоор Дондийн Алтан гэрэл Ховд аймгийн мэрэгжлийн хяналтын газрын Ахмад ажилтан Гавьяат эмч солоор Батцүхийн Батуулд улсын 1-р төв эмнэлгийн зүрх судасны эмгэх судлалын дасгын эрхлэгч Гавьяат эмч солоор Лувсангийн гэрэл чимэг Монс Фарм Трейд компани зөвлөх Гавьяат эмч солоор Будгагийн Дэлгэр хангаа Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Эхогийн тасгийн эмч Гавьяат эмч солоор Жигжиж сүрэнгийн Чин бүрэн Хавдар судлалын үндэсний төвийн захирал Урлагийн Гавьяат зүтгэлтэн солоор Цэдвийн Амраа Цэрвийн нэрэмжит ойрот хөгжимч жүжигний театрын уран сайхны удирдагч Урлагийн Гавьяат зүтгэлтэн солоор Жамсрангийн Инх баяр Улсын филармонийн Баян Монгол чуулгын хөгжмийн зохиолч үйлчилгээний Гавьяат ажилтан солоор Бямбаагийн Гамболд Доронт аймгийн Улаан загалмай хорооны дарга үйлчилгээний Гавьяат ажилтан солоор Халдрын Цог бадрах онцгой байдлын ерөнхий газрын харьяа нийслэлийн аврах 105 дугаар бригадын аврагч ахлах хаглагч үйлчилгээний Гавьяат ажилтан солоор Даваа цэрэнгийн Эрдэнэт үйлдвэрчний хөлийн байгууллагын Ахмад ажилтан
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Сэвлийн Дэмэд, Дорнод аймгийн Хатанболог сумын Ахмад Настан, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Дамдын сүрэнгийн Цээн Айдав, Булган аймгийн Тэшиг сумын Илэнхэн компани зөвлөх зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 12 сарын 25-ны өдөр дугаар 227 Төрийн ордон Улаанбаатар хот. Монгол улсын төрийн одон медалаар шагнах тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р 7 дахь заалт. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2228 жил. Их Монгол улс байгуулагдсны 813 жил. Үндэсний эрх чөлөө. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил. Ардын хөвсгөлийн 98 жил. Ардчилсан хөвсгөлийн 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаан олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхэн хүмүүсийг төрийн одон медалаар шагнан сугай. Шударга журам медалаар тавхихийн гүн төвсрөн, нийслэлийн төрийн тусламжийн төвийн дуудлагын жолооч. Шударга журам медалаар Эрдэнэт чулууны од гэрэл, нийслэлийн төрийн тусламжийн төвийн эхэмч, зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Монголчуудаа манлайлагч, гавшгайчдаа тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт 108 жилийн ойг тохиолдуулан шинэ оны босгон дээр ажил үйлсээрээ манлайсан гавшгайчид сайчуудыг төрийн цол одон медалаар шагналаа. Шаасны нэрэмжит улсын 3 дугаар эмнэлгийн ерөнхий мэс заслын зөвлөх эмч Чимэцээгийн пунцагт Монгол улсын ардын эмч цол олгож байна. Баяр хүргэе танд. Пунцгаан 1966 оноос эхлээд хөдөө орон нутагт нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчээр ажиллаж эхэлснээс хойш хүн ардын хаан эрүүл энхийн манаанд өнөөдрийг хүртэл 50 гаруй жил зогсож байгаа ийм гавьяатай хүн юм аа. Тэрээр эмчилгээний хажуугаар эмнэл зүй, мэс заслын шинэлэг, техник арга зүй, инновацийг нэвтрүүлэх залуу эмч нарыг бэлдэх ажилд одоо хүртэл хүчин зүтгэж амжилт гаргасаар явна. Дахин баяр хүргэе танд. Түүнчлэн мөн эрүүл мэндийн салбарт олноо хавдрын чин бүрэн хэмээн танигдж, илэгний мэс заслаараа дэлхийд Монгол эмч нарын ур чадварыг хүлээн зөвшөөрүүлж яваа хавдар судлалын үндэсний төвийн захирал манай улсын шилдэг залуу эмч Ж Чин бүрэнд мөн Монгол улсын хүний гавьяат эмч цол хүртээлээ. Баяр хүргэе танд. Манай улс хавдрын өвчл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа энэ хэцүү үед Монгол улсад нэвтрүүлсэн илэгний болон нойр улчирхай мэс засал Монголд эмчлүүлэх боломжгүй өвчний жагсаалтыг бууруулж хавдрын өвчл шалтгаан нөхцөлтөд дэмжиж байгаа болон цаашид хийх зорж буй олон ажилчин амжилт хүсье. За мөн дархны нэхий хувьцаат компани гүйцэтгэх захирал Эрдэнэ далайн Батсайханд Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат цолыг олголоо. Батсайхан танд баяр хүргэе. Мөн 1983 оноос хойш хөдөлмөрийн гараагаар эхэлж дархан нэхий үйлдвэрийг 1999 оноос хойш удирдах, дотоодын түүхий эдийг боловсруулах нэмэн үртэг шингээх тал дээр нэлээд чармайн ажиллаж байгаа таны гавьяа, таны хамт олныг үнэлсэн үнэлгээ юм аа. Монголын шатрын холбооны спортын ахмад зүтгэлтэн дасгалжуулагч Жамбалтогийн Тавга танд Монгол улсын гавьяа дасгалжуулагч цол олгож байна. Тавгааг 1965 оноос хойш улсын шгшээвагийн
тамирч нар спортын гараагаа эхлүүлснээс хойш шатрын спортод хүүхэд залуучуудыг сургах, дурлуулах, дасгалжуулах ажилдаа хүчин зүтгэж, шавь нараас нь сонирхчдын дэлхийн аваргаас 3, сурагчдын дэлхийн аварга 1, Азийн залуучуудын аварга гэх олон дэлхийн медальтнуудыг дөрвөлжээ. Мөн түүний шавь дотор дэлхийн шатрын холбооны олон улсын хэмжээний мастер цолтой 3, их мастер цолтой 2, мастер цолтой 5 тамирчин байгаад бахархаас өөр аргагүй юм аа. Монголчууд бид эртнээс оюуны хөгжил, чадамж, өрсөлдөөнийг чухалчилж, шатрыг дээдлэн хөндлөж ирсэн уламжлалыг дасалдуулгүй өргөж, дэлхийн хэмжээнд тамирчдыг бэлтгэж өрсөлдүүлж яваа лавга багштай дахин талархал илэрхийлье. MCPGR компани ерөнхий захирал Жанарын Батсайханд Монгол улсын гавьяат барилгачин цол олголоо. 1983 оноос хойш зам тээврийн барилгын салбарт техникч, инженер, төгслийн удирдагч ажлуудыг тасралтгүй хийж ирсэн. Нийтдээ 4600 орчим километр автотам, 150 гаруй гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэж, 3200 км автозамын техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж, технологийн хяналтыг хийсэн мэрэгжлийнхаа чиглэлээр 40 орчим шинжлэх ухааны өгүүл бичиж нийлүүлсэн шилдэг манай мэрэгжилтэй юм аа. Дахин танд баяр хүргье. Өнөөдөр онцлон дурдж гүн талархал илэрхийлэх ёстой эрхмүүдийг мөн дурдъя. Сарын өмнөхөн 11-р сард Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт угаартсан их дуудлагаар очисон төргөм тусламжийн төвийн дуудлагын эхэмж Эрдэнэ чулууны од гэрэл жолооч Тавхын гүнтөв сүрэн наран нийтдээ 7 хүний амь насыг гал дүмрийн авиалаас зайлуулан аварч анхны тусламжийг үзүүлж чадсан байна. Баяр хүргье. Монголын нийт иргэдийн ингээд хүний амь насыг аварсан од гэрэл гүнтөв сүрэн нартаа хувьяасаа болон Монголын нийт иргэдийнхаа нэрийн өмнөөс халуун талархал дахин илэрхийлье. Та бүхэн бол иргэний үүргээ ухамсарласан жинхэнэ энэрх чин зоригийн эзэд мөн энэ хоёр эрэлхийг иргэнд шудраг журам медалийг саяхан та бүхэнд гардууллаа. Шагнагдагчдаа, гавшгайчдаа, манлайлагчдаа та бүхний хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээл бол хүний амьдралын утга учир, нийгэмд, улс орондоо оруулах иргэн хүний хувь нэмэр гэдгийг олон түмэнд үлгэрлэж, сайн нөлөөлөл, дуурайллыг түгээж яваа ийм хүмүүс юм аа. Монголын түр гавшгайчид гавьяатнуудаа ямагт тодруулж, урамшуулж, шагнаж байх болно. Өнөөдөр би тэр үүргийг мөн биелүүллээ. Та бүхэнд дахин талархал илэрхийлье. Мөнх тэнгэрийн ивэлээр сайн үйлс бүхэн дэлгэрч Монгол улс маань хөгжин бадаргалдаг ба.